Заа яцгаа манайхаа 2026 оны 12 сарын 16-ны өдөр шөнийн 3 болж байна. За тэгээ маш гинти аялал болж байна. Ер нь бол аялал гэж бол бодоогүй. Яасан бэ гэсэн би өглөө 12-ээс сэрэл Facebook ороод ньюсфид гүйлсэн чинь шууд Radiohead-ийн 16 оны тоглолттой хамгийн сүүлийн тоглохгүй тийг зарагдаж байна гэдэг сургаар шууд аваад явъя гэж ёолоо нэг л амдрын Radiohead-ийн сүүлийн тоглолтыг үзнэ гээл шийдлээ. За тэгээ одоо нисхрүүгээ авахгүй байж байна. Денмарк улсын Копенгаген хотод болохоор байгаа тоглолт. Гоё ба. За let's go. Юусан Копенгаген дэрчлээ. Тэгээд цаг нэг 8 өнгөрч байна. Тэгээд хар өглөөгөр хотын төв рүү зүглээд явах үгээд хүүтэнд бас доктор суух газар олдох үгээд энэ аэропорт дээр нэг 10 хүртэл сууж байгаа хотын төвөрт юм бодоол байж. Сайн ядарч байна да бүсээ бүчлээ өөрөө. За аэропорт дээр одоо яжсэн чинь нэг мэдчихээ цагаар 10:30 болчих. Тэгээд за зөвл ядраг даан шүү буудлага очоод тийм үү гээл гадагшаа сохоор асч юу нар бараг жаргаж байна. Амар мууцаа. Тэгэхээр тийштэй нэр нар бүр нэр жаргаж штэ. За болигаар хийгээд. За тэгээ харцсан аэропортоос ихний үзэх газар ирсэн байна. Ихний үз спорт банд энэ харагдаж байна. Денмаркч бас хөрхөө Нидерланд чиг бас тий дугууны бас айгуу тийм bicycle friendly ус байлаа. Ус машинаас бас илүү дугуйтай гэж сонссон юм байна. Ингээд нөгөө нэг хөрхөө канал манаалтай бас яг цагаат болохоор яг хөрхөн каналтай яг ингээ харах юм бол бас барилгуудын хийцлэл бол Амстердамаас бол өөр. Гоё спот нөө. За тэгээ энэ авчин бас зөвхөн барилгуудаас гадна бас хөөрхөн кофе шоп маа тэ. Тэтгэс ажид дэлгүүр мэлгүүр бас тийм гоё эрт хүчтэй уур амьсгалтайгаар бас хөөрхөн алдартай юм шиг байлаа. Би ч бас одоо ямар Денмаркт амьдардаг ус яаж мэдэх вэ? Тэгж л уйссан. Тэгээд энэ зөвхөн ресторантууд нэгээр гадчих шүү да урдуул. За тэгээд энэ урдуураас энэ Копенгагеныг Christmas market-д нэсэн байна. За Christmas market юу залж байна өгнөрөө харъя сайх. Сайн Christmas-ийн тоглоомнууд байна гацуурны. За тэгээ мэдээж Christmas-ыг халуун вайнгуугаар яаж амтлах вэ? Халуун вайн зорч байна. Халуун вайн хэдээ 65. 65 гэдэг чинь за эдгээр мөнгөнд ч одоо 65 нь юу юм байна л да. 33,000 төгрөг байна Монгол мөнгөөр. За тэгээ халуун вайны 33,000 төгрөгөөр бас уух боломжтой. Ер нь бол бас Унгараас бас жоохон Унгарт бол нэг 20,000 төгрөг гэдэг те халуун вайн. За зоосоо тэгээ Копенгагены үнийг хараад гайх юм байхгүй те манайх хэд ч бүр бас бодсрын өртгөөр алдталтай шүү дээ Денмарк ч бас л. Денмарк, Швейцар гэдэг хоёр улс ч бас мөнгөний машин штэ гэж одоо тэгээд. За Royal Palace-ийн хажуудын Фредерикийн сүм байдаг байгаа. 1800 үед өргөцсөн. За тэгээд манай хайш орж үзэхээ бас нэр азрах сүм байна штэ. Энэ бол өмнө нэр бас орж байгаагүй архитектур шүү. За орж сүмээ хангуйчлалтай байгаа штэ. Би ч одоо бас нэр сүм орж дортой шүү бас. За бас яндаараад энэ хүндэт хараас хэлэх дээр таарч байж юу. Би ч бас тэгээд бас тэний хүн тэнгэрээ байдаг шүү дээ. Миний өрөөч бас. Энэ хүмүүс одоо юу хэлээ зогсож байгаа юм бол. Ингээд бөөнөрөө зөө төвднөгээ зогссон. Тэгээ тэндэгээ зогссон. Яг энэ алхахтай хэсгээр хийж явахгүй байгаа байхгүй. За энэ хоёр имэйл явуулаа нэр. Ингээ болох гайлах хүлээгээ зогсож байна да. Энийг даа хүлээчлээ одоо юу болж 7 холоо. Nice. Ангаж явж байгаад яварч байсан. Хөрхөн парад үзчихлээ. Хөвчөс сонсчлаа. Аас яндатай байна. Үзэл зогсоод бас цаг алхах болсон. Би ч одоо 2 өдөр Денмарк байна. Би өдөржин завтаач ирсэн. Яг энэ нармаа өдөржин завгүй байна. Ажиат энэ одоо энэ нэлээд доороогоо ч одоо яаж харуулмаар юм бэ? Яг наад. За ингээд хараад тахаар нар одоо баг тэг баг жаргаад байгаа юм байна. Одоо 12:30 болох ч юм. Нар бараг жаргаад байгаа юм уу хаашаа гэмээр. Яа тэр нэр нар жаргалтай гэж. Одоо ингээл бараг энэ хавьда байж байгаа л буух юм шиг байгаа манай хүн бол. За тийм болохоор гигэтэд дамжиж юм үзэхгүй бол орой бол худлаа. Ийш чараад тэн гэдэг бол орой бол зүгээр юм хүм мэддэг те. Ганц нэг блок бол биер алгадах. Тийм л юм энэ нөхөөс бодлаа. Йоо энэ өсмөс одоо юу болж байгаа юм бэ? Эцэгтнээс өчтөр би өвдөд ханаа түрээд бүр
Тэгээ бүр халуурс малууртай халуун малууртай байхдаа би ч пикникүүд авлаа шүү дээ. Тэгээ хоосон өмнө бас Унграас юм авсаа. Бас арай явах байж байгаа гэсэн. Тэгээ эмээ асуух юм бэ. Юу ч хийж байгаагүй гэж тэмдэснээс хойш. Тэгээ ажлаа гинтээ голлоо л доо бүр гинтийн үдч бас аюу сони тий. За боддоо өглөөс ирэл Унгаас ирж байгаа шүү дээ бид. Өглөөс ирэл шууд явахаар шийдэл 16 цагийн дараа шууд өөр ус тавьж байгаа хөөх. Бас нэр агууя. Би бүр агууя. Гайхаад яаваараа орд шийдээ байгаа. Нэг талаараас айгу яолоо тий үйлчлсэн. Нүүлээс жоохон тэнэг үйлчлээ л да. А тэнэг ч явах жоохон менежмент буруу явлаа л да. Нөгөө цаг нь толгоцсон болох юм болох үнэтэй байлаа. Тэгээ юм болох үнэтэй ч одоо тэгэл байгаа цохилуулсан бүх мөнгө бол одоо шавах юм шиг байна. Гэхдээ бол миний бас нэг өөр хятад цоройтой тий. Миний өрөө бол мөнгө бол олсон цаг хугацаа боломж олдохгүй гэж өөрийгөө бас өөрийнхөө урамшуулаад тэр юм орой л яваад байна да. Тэгээ боломжтой байгаа тэр цаг завтай гадарсаа аялж байгаа да гэж бодож байна. Одоо нэг өдрийн пасс авлаа нэр нийтийн тээврийн. Тэсч хидс шүү 50k гэж тий. Хөөхөн тий эднэр чи бас нэг өдрийн пасс байсан юу юм бэ? Тэгэхээр манайха энэ хөшөө шүү дээ тий. Энэ хөшөө ч одоо яагаад хөшөө вэ гэхээр Дани алдар зохиолч байдаг хгүй юу? Hans Christian Andersen гэдэг түүний ижил нэртэй Little Mermaid гэдэг зохиолоос бас хэдүүлж бүтээсэн хүрэл одоо юм хөшөө байгаа. Тэгээ яаж бүтээсэн бэ гэхээр одоо нэг бас нэг энгийнтэй бол нэг өөр нэг мөнгөтэй хүн Копенгагены хотод амьдардаг мөнгөтэй гараа энэ Little Mermaid зохиолоос хэдүүлсэн балетыг үзсэн байгаа юм л да театрт. Тэгээ үзчихэд юм сэтгэл хөөрөөд хөдлөөд бүр догтлоо тий. За ер нь энэ хөшөөг нь босгочвол яадаг гэж шууд энэ хөшөө босгох санаа гаргаад тэгээ 1900 оны ихэр за нэг орон баримлцаар ер нь бол барилсан ингээл тэр үлгэрийнхэн зохиол нь бол ерөнхийдөө үлгэрхэн зөв юм болоо юу fairy tale-ийн зохиол нь бол одоо энэ Лосын дагж чинь газрын нэг ханхуутай гэрлээд тэгээ одоо тэр ханхуугаа хүлээж байгаа ч тийм дүүл бим шиг байна. За би мэдэхгүй guys би одоо тэгээд уншаагүй би уншаагүй уншиж судлаа яриад байгаа. За энэ одоо нэг парк байгаа. Тэр нэг дээр гараад байгаа юм. Ямар айтах юм бэ те. Одоо энэ артаа тэр цааталт нараад байгаа энэ дээрээс энэс хөр аяга айтах байгаас те. Энэ дээр нэг гараар хаагур норт юм бол. За нөгөө өндөр юм чи ороод ирсэн чинь даваа ороод ирсэн чинь ийм байд юм байна guys. Тэгээ ингээ харангуутаас нэрэл цэргийн анги гисэр хол харагдчихсан шүү. Би ч одоо Монгол цэргийн анги бол орж үзээгүй. Энд дахад дэлхийн 2 дугаар дайнууд ашиглаж ирсэн буу байна. За энэ нэг барилга байна. Барилга байна. Хаач яваад байгаа би барилга байна гэсэн үлдээ өөр те. Гоёна ингэж төөрж өгч байгаа. А тий энд амар ферм байдаг гэсэн нэр харсан юм байна. Тэр одоо харагдчих тэр арт нь тэрм. За нөгөө салхин тэрм дээр ирлээ. Манай Денмарк бас салхины эрчим хүчээр бас дэлхийд бас тий эхний 3-д бас багтдаг гэж бас онцсон юм байна. Гэтэ баг эхний 3-оос нэг ч үлээ. Ямар ч баг үндсэн энергийн үндсэн хүсвэр нь виндмил баха гэж. Амар өссөн шүү одоо бүр яалцрахгүй. Тэр өрөөнөөс хойш мэдээгүй. За энд гэхдээ гадуур үед бол арай үнэтэй санагцсан. Би түрүү нөгөө гадуур гудамжаар явж байгаа бургерны үнэ харсан чинь за Монгол мөнгөөр 100,000 төгрөг гэжлээ. Тэгээд 100,000 төгрөгөөр бас хоол идэхнээс хаашаа би ч одоо бас тийм баян хүн биш шүү дээ. Ч одоо өхөл их оюутан хүн байна. Юу яа тийм бэ? Угаасаа аялал хамгийн мөнгө хоол дээр хамгийн их мөнгө хийж болдог байхгүй. Яаж вэ гэхээр дэлгүүрүүд шүү дээ. Дэлгүүрүүд нөө бэлэн хоол зардаг шүү дээ. Хөрөгчөнд байдаг. Тэр хөрөгчөнд байдаг бэлэн хоолнууд ч яг үүнд ээж бол хамгийн амтхан хоол. Түүнээс гадуур ингээд жижиг хямдхан хоолны газар хайсан. Тэр хоёр бол бас нэлээд зөрүүтэй юм билээ. Би бас энэ тэнд авахаараа аюултай дэлгүүрийн хоол гусдаг байгаа. Маш хямдхан. За тэнгуутаа тэр чи аваад хостод руу очиод халаагаал ичиж хостолч угаасаа галтгаа малтгаа. Одоо аягаад халбах сэрэ бүхэн байгаа. Тийм болохоор бас тэгж бас мөнгө хэмнээрээ одоо бас та бүхэнд харуулнаа. Бас яаж бас мөнгө хэмжих те 100,000 төгрөгөөр те за 3 өдөр хоол идэх гэж бүхлөт нэдэрлээд юм дээ. Энэ маркет харуулнаа та. Тэгээ одоо шинэ байгаа байхгүй. Тэгээ нэг килограмм те гол за хоорох юм байна ингээд 20,000-аар бол 1 кг-ын хатлаа нэг те 3-ны порцтой ч бас 3-ны порцийн мэт бол эсвэл бас 20,000-аар 1 кг макин чиз авч болж байна. Эсвэл юм лазаны ч байна. Нэрийг авч мөнгө өмдрөө да. За одоо ингээд нэг паста 25-аар аваад бургер 8-аар аваад ингээд 33 болчих жоохгүй 33 гэдэг чи одоо монгол мөнгө өрчнөд 16,000 төгрөг юм. Тэгээд Денмарк 16,000 хоол болж байна. За столд ирсэн чекин хийчлээ. Одоо өрөөлөг болох гээд таслаа. Хоргон тамаас стол шүү. Зөвхөн байхгүй шүү дээ. За миний орын нь 2 намжтай. Уус янзаас стол нөө ялцрахгүй. Тэгээд 0 энэ нэг шүршүртэй. Шүршүртэй.
тэг цонхны харагдчихсан чинь цонхоош орох ширмтэй. За сахалтхан бол хөр гоё юм уу. Хүмүүсээс орч хийлрээс оч. Хоолнд аягээд болох юм болоо. Тэгээд хоош нөгөө нэгтэй. Танаас тахмаг аваад тий басна. Оо зөөц талаасаа паста заа бургер л юм да. Одоо чаас нэг юуч ахгүй. Одоо нэг даас хоёртой нэг бол олон орчин гоё яах хоол явна. За нэг мангадам чипс авчихсан 300 г. Энийг одоо яаж дуусгах вэ? Чипс идэж утсан чипс юм мэдэх бас төрөдгөө байна. За жоохон уцаад радио хийхээ тоглож байгаа юм аа. За байгаас 2 цаг дугаар гэдэг юм. Эйрпорт унтах ямар хүсвэ? Манай лобби гоё яваад. За состол гоё нөө. За гацгаа. За guys тоглолт Royal Arena дээр ирлээ шүү. Яаж чад өнөөдрийн энэ тоглолт нь радио хийдیں۔ Энэ оны сүүлээр эхлүүлсэн тоорох хамгийн сүүлийнхэн тоглолт байхгүй. Тэгэхээр бас онцлогтой байгаа маа гэж. За одоо тэнд бол мерчендайз харагдаж байгаа. Энэ утгагүй тоглолт цагийн дараа эхэлж байна. Яа логдчихжээ шүү. Ямар их хүмүүс байна. Тоглолтоо үзээд хөрөөд ирлээ. Эсвэл бүр шокоос гарч чадахгүй бүр юу болох вэ? Тоглолтоо асан бистэй бүр. Сая бүр нэр
Найдад тоглолт өөр өсөж тоглолт байсан. Аа. Өнөхтэй мэтлээ дуусгах. Ажил манай Том Йорк бас дууга бүр яг нэг тийм өөрөө дундаа уярж орж дуулах юм гоё. Аюу мэдрэлтэй байна. Би бас өөртөө баярлж байна уу. Радио хөдөлгөөний тоглолтыг үзсэн гэдэг чинь бас багийн өнөө үйлдэл юм биш үү те. За тэгээд Денмаркийн Карлсберг. Денмаркийн Карлсберг. Жадын шооттой аргашаас Денмаркийн төвд ахад жоохон тэмцээгээ тэгээд буцаад ирдээ. Тэгээд нөгөөдөр дөрөд Берлин орондоо Фифсант за сайхан хавцаа ураас бол бай. Йоо, цааваа би одоо Копенгагенаас Берлин явж байгаа байхгүй флекс бас ахиасан. Тэгээ би нөгөө Копенгаген ч яг нөгөө яг тусаа хүрээлэгдсэн байгаад тэгээ яаж Берлин рүү автобуст очих гэдэг нь мангар том гүүрээд байхдаа гэж бодод байсан чинь дундаа трасет тэгээд энэ заваар гардаг 45 минут бүр лааж ид. Гадаад ч тэр арчлахтай байна. Гоё юм шүү дээ. 45 нуруу муруугаа авраагаад автобусын цаг. Ятрагаа сороод байгаа шүү. Чи бүр тийх онгоц жижиг зам биш үү? Айгаа болоо манайхтай дотор хоолонд удтай хоолнд бүр биш шопинг хийгээ те. Айтайхан байна. Одоо тэгээд уугаад 4-5 цагийн дараа бэлээ очих юм шүү. Дотор тэгээд лобби мобтой ингээл тоглоо сууж чинь. Гоё өст. Гоё наа. Яа за нөргөө чааш бэлээ нэг үзнээр байна. Маш өнөөдөр 12 цаг. Цагтаа харууг руу гараад.